Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр та бүхэнд шүлэг дуурайн зохиох хичээл орох гэж байна. Шүлгийн утгыг ойлгохын тулд зохиолчийн үгийн сонголтыг ажиглах. Үгийн үндсэн утга өөр утгаар яаж илрв гэдгийг судлах хэрэгтэй. Бидний өнөөдрийн сонгож авсан шүлэг маань Бадрагийн үг намсрай жавын ая халуун илгэн нутаг. Энэ дуу нь эх орны тухай хамгийн сайхан дуугаас шалгарч 20 дугаар зууны Монгол улсын манлай дуу болсон билээ. За бүгдээрээ шүлгийн хаан Бадгийг ажиглаарай. 3 бадгаас 12 мөрнөөс бүтсэн байна. Багш нь өнөөдөр та бүхэнд 2 дугаар бадгийг дуурайн зохиож үзүүлэх гэж байна. Дуурайн зохиохоос өмнө шүлгийн хаан утга санааг сайтар ойлгох хэрэгтэй. За бүгдээрээ 2 дугаар бадгийн мөр болгон дээр ажиглалт хий. Цэцгийн шимийг тэтгсэн гэсэн мөрийн маань утга нь шим гэдэг нь юмны шүлт, шүүс, ашиг, үр тэжээлийг хэлдэг байна. Тэгвэл уг шүлгэнд хаврын улирал ирэхэд цас мөс хайлж, цэцэг ногоо ургаж эхэлдэг. Өнгийн сайхан цэцгийг ургуулах шимэнд цас мөс байдаг учраас хаврын улирлыг цэцгийн шимийг тэтгсэн гэж бичжээ. Цэнгэлийн хавар айлчлахад үгийн утга маань цэнгэл гэдэг нь бие сэтгэлийн жаргал амсах, айлчлах гэдэг нь эрэх, чочлох гэсэн утгыг илтгэж байна. За шүлгийн утга санаа маань хавар болоход хүний сэтгэл санаа сайхан болдог. Учир нь хүүтний ирж суларч дулаахан болдог. Мөрөн гол нь дуугаан дуулж. Энэ нь бол мөс хайлж байна гэсэн утгатай. Мөс хайлж гол урсгыг хэлж байгаа юм байна. Мөнх сардаг нь мишэн. Мишэн гэдэг нь баярлна гэсэн утгатай. Тэгвэл уг шүлгэнд өндөр уул ураглууд болон газар ус гисэж уул усны лус авдгууд баярлаж байна гэсэн санаагаар оржээ. Шүлгийн хэлбэр хэмнэлт айзмыг дуурайн шүлэг зохиож туршиж үзье. Шүлгийг дуурай зохиохдоо хэмнэл мөр бүрийн үгийн тоо тэнцүү байх. Ерөнхий утга санааг хадгалах. Найруулгын болон зөв бичгийн алдааг анхаарах ёстой. За туршилтаа эхлэе. Цэцгийн шимийг хүртсэн гэдгийг багш нь газрын шимийг арвижуулсан гэж өөрчиллөө. Цэнгэлийн хавар айлчлахад гэдгийг галтай зун наашлахад гэж өөрчиллөө. Мөрөн гол нь дуугаан дуулж гэдгийг уул толгод үлсэн дэлгэж гэж өөрчиллөө. Мөнх сардаг нь мишэн гэдгийг өрн шувууд нь жиргэнэ гэж өөрчиллөө. Шүлгээ хэрхэн зохиосноо дүгнэе. Шүлгийн мөрийн тоо болон мөрөнд байгаа үгийн тоо тэнцүү байна. Шүлэг хоёулаа хаврын уур амьсгал орж буйг илэрхийлсэн байна. За тэгвэл хэмнэлээ хэрхэн зөв зохиосон хэсгээ бүгдээрээ дуулж үзье. За дуу маань шүлэгнээс үүсдэг. За тэгвэл бүгдээрээ дуугаа шүлгийнхаа бадгийг дуулцгаая. Цэцгийн шимийг хүртсэн цэнгэлийн хавар айлчлахаа мөрөн голон дуугаа
сайрдаг нэмишэний газарын шимийг аривжуулсан гавтай зүүн наашилхаа уула тоолгод үсэн дэлгээж уран шуудан жирэгнэ. За, зохиосон шүлэг маань дууны аянд тохирч байгаа учраас бид нар хэмнэлээ мөн зөв авсан байна. Ингээд бүгдээрээ хичээлээ ойлгосон гэдэгт итгэж байна. Мэдлэгээ баттгаад 1 ба 3 дугаар батгийг дурайн зохиогоорой. Амжилт хүсье.